Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхэллээ. Нэвтрүүлгийн сэдэв анаашны талаар ярилцсан. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк болон өдөр бүр шин төлөөчүүгийн хамт олон маань ажиллаж байна. Студид хөтлөгч Зандаа Урна хоёр ажиллаж байна. За энэ нэвтрүүлэг маань НТV болон Одмондөр радио 107.83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүрнэ. За анаашны ер бусын урт үзүү ямар хэрэгтэй юм л те. Их сайн шүнээр. Ямарсан тэдэнд халуун орны тэр нөгөө ой тэгэхээр экосистемд тэнцэн олон амьд амьдарч байгаа шүү дээ. Анаашнаас гадна. Тэр хоол тэжээлийн өрсөлдөөн болно те. Тэгэхээр ямарсан олон жижиг өвсөн тэжээлтэнтэй өрсөлдөх боломжийг нь олгож байгаа мэдээж. Нөгөө тэднээс илүү гарч ийн гэсэн үг л те. Тэдний хүрч чадахгүй байгаа хоолыг идж байгаа шүү дээ. Тэгэхээр тэхийн тулд энэ түүхэн хувьслын одоо энэ онлоор тайлбарлах зүйл болов уу гэж бодож байна мэдээж. 10 амтан нэг ингээд бутнаас нэг хоол идэх гэдэг. Тэгвэл тэр бутныхаа гэхдээ аруулаад дээдлэлд нь хүрч чадахгүй бол хин нэг нь хүзүүгээ сунгаж явсаар хагаад урт үзүүтэй дээдлээс нэгдэг болж болох шүү дээ. Тэ? Ийм л тайлбар авах юм яа. Тэ. Тэр анаашны хитрхийн өндөр бие түүнийг өрсөлдөгчийн дээр хүрэх өндөр модноос хамгийн сайн хэсгийг шилж эдээшлэх боломж олгож байгаа. Тэгэхээр тэд давирхаат мод, сирс мод, өргөст хвайс зэрэг 40-60 зүйл модлог ургамлын жимс, цэцэг болон шин найл зураар нь хоолдог. Хил нь модны мөчрийн салаануудын тэр хоорондох тэр навчийг зулгах чадвартай. Их уян хатан, урт, шалмаг хөдөлгөөнтэй. Тэгэхээр энэ нөгөө мөчрийн тэр багшаарлцсан бөөгнөрөл дунд нилээд гүн орох чадвартай болгож байгаа. Учир нь тэдний тэр нөгөө хил нь одоо зузаан, эвэрсэн, овгор товор гадаргуутай тэр уруул болон хил нь өргөснөөс өөртөө хамгаалагдсан байдаг гэсэн. Тэгж л харах та. Тэгэхээр чи зөвлөд үзэхгүй юу? Нэг мод байлаа. Тэгвэл чи өөрөө модно гэж бодъё. Чамааг ингээд иддэг 10 хөхтэй амтан байлаа гэж бодъё. Өвсөн тижээлтэн. Гэтэл чи өөрийгөө хамгаалмаар шүү дээ. Яаж хамгаалах вэ? Өргөстэй болно шүү дээ. Тэгвэл нөгөөдөг чинь хувьслын явцад өргөснөөс өөрийгөө хамгаалдаг хэлтэй болно шүү дээ. Ингээл амт ургамж чи тий. Тийм үнэндээ супер хэл болж таах нь шүү дээ. Үнэхээр л тий. Тэгэхээр анааш бол том биетэй амтан мэдээж бие гүцэн анааш тэгэхээр өдөрт 35 кг хүртэл чанартай тижэл хэрэглэх хэрэгтэй болно. 35 кг. Энэ ч тий 40 бетон дүүрэн одоо нэг өвс тижэл. Харин тий. Бас их хэмжээтэй биш. Маш их хэмжээтэй. 35 кг гэдэг чинь тий. Өвсч хөнгөн гэж бодох тий. Тий. Яг үнээр. Тэгэхээр хангалттай хэмжээний чанартай тижэл болохын тулд маш өргөн удам газараар хэсэн тэнүүчилж амьдрна. Эдэрч тижэл хомс үед тэд хатсан навч идэн, мөчр идэн, модны өргөс инж идэн. За тэгэхээр эн чинь хивгч амтан. Тэгэхээр бусад хивгч амттад байдагчлан тэд хоол хүнсийг эхлээ зайжлна, тэгээ зайлгаад дараа нь гуйлгаж гаргана, дахин зайжлна, тэгээд дахиад зайлгана гэх мэтэр энэ үдлийг хэд автан хийж урьдчилсан босруултыг гүйцэтгэнэ. Хивгч амттад бүгд тийм. Харин өвөрмөц тал нь тэд алхаж байх явцдаа хивгч чадвартай. Бусад хивгч амттдаг бодвол. Чи үхрийг бодол та. Яг бодоо үйж байна. Алхаж байхдаа хөвдгүү илүү гэж бодож байна. Тэгээд ер нь ингээд хөвчмцсэн байхдаа ингээд хөвдөн штэ ер нь тий. Тэрийг нь яг санаа алхаж байхдаа гэсэн чинь бас сонирхол юм. Тэгэхээр нөгөө анаашны тэр нүүдэлдэг амьдралын хэлбэр төгс зөгцсөн зохилгоё. Бас нүүдэлчин байх. Тий. Анаашны хэл бол их урт штэ. Маш урт хэл. Тэр зузаан арьслах хатуу уруулаараа хвайс модны тэр хурц өргөснүүдийн эргэн тойрноос яг дөнгөж задарсан шин зөөл навчнуудыг шилж иддэг. Тэрс олцноо идэт юм биш бас. Бөө өргөсөн дундуур хилний явах нь шүү дээ. Анаашны хэл бол 50 см орчууд ирнэ. Хүний гар чинь 65 хэр чин гараа ингээ батгаад иймэрхүү гэсэн юм шүү бараг тий. Тэгээд нас биенд хүрсэн эр хүний одоо нэг төө гэх юм бол хоёр төө шиг тэрнээс ч урт байхгүй. Янзын урт хэл биш үү? Хүний толгойноос бол хамаагүй урт болчихлоо шүү дээ 50 хэр чинь. Хамаагүй урт тий. Хоёр толгой урт тий. Тий. Яг тийм. Тэгээд тэр нөгөө урт хэл нь ургамлын өргөсний хооронд тэр жижиг багц навчийг зулгах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр анаашийн шүлс нь өөрийнхөө өтгөн. Тэгээ шүлсээрээ өргөсийг бүрхэнэ. Шүлс нь өөрийнхөө өтгөн шүлс байхгүй. Тэгээд тэд тийм учраас тэр өргөстэй тэр элдв юмыг идэх боломжтой төдийгүй ямар нэг эрсдэлгүйгээр тэрийг шууд залгих боломжтой болж байна.
Ямар гой зөвхөлтлөгөө бай тий. Ер нь хүүхд тогтоо дандаа гайхдаг байсан. Тэр нөгөө заг маг ер нь элдэг ургамлын өргөсийг энэ үхрийн хил мэлэнд орчдгүй бахта малын хилэн гэж боддог байсан чинь. Яг хил гэдэг бас нөгөө олон үүрэгтэй байдаг. Жишээ нь муур бол зөвхөн хоол тэжээлээ идэхээс гадна нөгөө өөрийгөө самнах, тий өснөөсөө арчлах гэх мэт. Цэвэрлэх. Тий. За хоол идэж буй байдлаар нь анаашийн хүүсийг таних боломжтой. Ир анааш болохоор өндөр дургасан тэр одоо модны өн дээр нэлээд дээр тэр навчийг эздэг болохоор хүзүүгээ ихээр сунгана. Толгоогоо маш их гэдэлгэн бүр яг толгойд бүр хүзүүний үргэлжлэл юм шиг тэгж харагдаж тэгж эздэг. Харин им анааш бол биеийнх нь өндөртэй ойролцоо навчаар хоолдог болохоор нэг багхан тонгож идэж. Тэгэхээр тэ ирчүүдний дээшээ тэмүүлж иддэг байна шүү дээ. Шингэний хэрэгцээг болохоор ихэнхдээ хоолоор хангадаг учраас анаашууд ер нь хэдэн лоног ч гэсэн бас ус уухгүй явж чадна тийм ээ шиг. Харин уух үедээ нэг удаад нэг 40 литр орчим ч ус ууна. Ус уухтаа толгойгоо газар хүрэхийн тулд тэр чинь хэцүү шүү дээ. Маш урт үзүүтэй учраас яа тэгэхээр урд хоёр хөлөө хоёр хажуу тийш ингэж дэлгэж зогсож байгаа. Тэгээд хөөрхий ус ууна. Тэгэхээр анаашуудын хөдөлгөөн ингээд урд хоёр хөлөө нэлээд дэлгэцэн ингэж чад ус уух. Цаах нь шүү дээ тий. Эн чинь өөрөө ямар нэг тэр үед гівэнт арслан гараад ирвэл яах вэ? Тийм учраас яг энэ үйлдэлийг хийхээс өмнө маш хянамга ийшээ харж хагаад за одоо л яг аюулгүй юм байна да гэсэн үедээ л тэр хоёр хөлөө тий дэлгэж байгаа тэгээд ус уудаг байна. Давуу талнаас та 50 өрөө орчныг аягуулсаа харах юм шүү тий дээрээс нь. Харин тий. Тэгэхээр эн чинь аюултай газар шүү дээ. Эн чинь амьд байгалийн тий. Эн чинь зэрлэг байга шүү дээ. Тий нэрээ хөл нь хоошоо ингэхгүй болохоор урагшаа ингэж нугалардаг учраас нэрэл одоо ингэж хөлөө дэлгэх юм байна л да тий. Харахад ямар хөвтөж байгаа дуултай биш. Хөвтөж байгаа дууж ивэл арслан гараад ирнэ сте. Тэгэхээр дандаа аюул дунд л байгаа шүү дээ эн чинь. Тэгэхээр газар дээр хоолыг ч гэсэн мөн ийм байрлалаар түүж иддэг. Хэрвээ ингээд эн чинь нүүдэлчин учраас тий. Ингээд хоол жижил болдохгүй газар байгаа юм гэлээ шүү дээ. Тэгэхээр бас л ингээд нөө хоёр хөлөө ингэж чад идэнэ. Тийм учраас ихэнхдээ тийм энэ одоо байдал нь ихэнхдээ тийм тижээлийн хомсдлын үед л тохиолдно л да. Тижээлийн хомсдлын үед бол нэг тэгж газар мазраас идээд байхгүй. Ус нэг уугаад байхгүй. Цохилтолгоо нь бол дээрээс л хоолох цохилтолгоотой юм байна л. За тэгэхээр хэвгч амьтан тийм аа. Хэвгч амьтдын ходоод 4 тасалгаатай байдаг. Хоол тижээлийн эхний урсгал нь эхлээд гүзээ болон цоохор гүзээгээр дамжин болсорч тэнд эсэлт явагдаж эхлэн тийм үү. Энд нэг хатуу хүнс чинь холдоод ингээ зуурмаг болох газар ихгүй. За энэ зурмыг одоо гулгиж гаргана тийм үү. Тэгээд дахин зарлах маягаар тухайн ургамлыг тасалж жижиглэн одоо энэ иргэд залгидаад буюу 3 дахь ходоод буюу сархинг руу дамжиж. Энд цусны эргэлтээр шингэн болон бусад чухал эрдэс бодис ингээ шимэгдээд одоо ингээд биеийн тархна шүү дээ. Тэгээд үндсэн хатуу тижэл хамгийн сүүлчийн хэсэг болох жинхэнэ ходоод руу үргэлжлэн босруулцд ордог. За тэгээд Африкт чи нөгөө хэрсийг ярьж хахад бол тэр нөгөө хууль бус агнуурыг их ярьжсэн тий. Тэгэхээр Африк ихэнх улсад анаашиг агнур мэдээж хууль бус. Хулгайн анчид энэ анаашны тоотлогыг бас л ер нь хоригдуулжаа. Яагаад гэхээр анаашны арсыг нь авдаг. Мах сүлийг нь авна. Тийм зорилгоор агна тий. Түүний нөгөө урт үсэрхэг сүлээр нь гол нь юу хийдэг гэхээр ялааны алуур хэлдэг. Харин тий. Бас урт сүлээр нь ад жаргалын буугавч юм. Ямар юмны ад жаргал вэ? Урт сүлээр нь оёдлын утсыг нь арсаар нь хувин хийн. Хувин аа. Тий, хувин. Усны хувин. Бас арсаар нь бамбай хийн. Ингээд агнаад идэх байхгүй. Гэхдээ энэ дундаас хамгийн тэнэг нь юу вэ? Ялааны ялгар байгаа хэвээр. Тий. Чи Филимений хариу үйлдэл гэж мэдэх. Энэ их сонирхолтой юм байдаг шүү дээ. За. Чи уруулаа урагшаалга дээш дэгдэг гэдэгтэй. Зарж. Нэвтрүүлгүүд энэ уруулаар тоглоод. Хөгтөн амьтад дотроос энэ тууртнууд гэдэг чинь туурайтай амьтад хэлж байгаа шүү дээ. Тууртнууд мөн мин овгийн төлөөлөгчд яадаг гэхээр энэ Филимений хариу үйлдэл хийд. Энэ эмэгчин шүү дээ. Эмэгчний орон нийлэгт ороход бэлэн болсон эсхийг эргчин яаж мэддэг гэхээр одоо тэр бэлгийн эргэтэн тэр шээсийг нь эдгээр чинь нөгөө үнэрлэмээр байгаа байхгүй. Тэгэхээр яаж үнэрлдэг гэхээр тэр үнэрээр нь энэ нөгөө бэлэн босог үг мэддэг байхгүй юу? За үнэртэд гэдэг байна шүү дээ. Үнэрдэг. Толоогоо дээш өргөөд уруулаад ингээд цорвоолгоод ингээд үнэртэн. Ингээ уруулаад цорвоолгоод. Уруул нь ямар учиртай үнэрдэг те. Энэ зан төрхийн үйлдэл байхгүй. Энэ зан төрхийн
энэ үйлдэлийг филемийн үйлдэл гэдэг. Тэгэхээр ирээн тах анааш зэргийн тууртай амьтад агаараас нөгөө тэр нөгөө феромоныг мэдрэх үедээ зан төрхийн энэхүү үйлдэлийг үзүүлдэг. Тэд дээд уруулаа дээш нь ингээд цорвоолгоод самалдаг хамрын эрхтнийхэн тусламжтайгаар агаарын молекулуудыг ингээд оруулаад тийм мэдэрч байгаа байхгүй. Ингэж эргэж нь эсрэг гүйцний эвцэлд ороход бэлий хэсгийг шалгаж байгаа юм. За одоо бэлэн болчлаа гэж бодъё. Орооны үе эхэлж ийн гэдэг одоо мэдэрчлээ. Энд чинь нөгөө полигами амтан тийм үү? Нэг эргэгчин олон одоо ийм анааштай эвцэлд орно шүү дээ. Тэгэхээр юу болох вэ? Эргэгчнүүдийн хоорондын тулаан болох нь зүй ясны зүйл болж хөврлээ тийм үү? Моногами биш учраас. Моногами ч гэсэн тэгэлтэй тэр эмэгчнээ олж авахын тулд. За ингээд залуу эргэж анааш одоо сүрэг дундаа ноёрлоо тогтоохын төлөө одоо үзэлцэн. Тэгэхээр юугаараа үзэлцдэг гэхээр хүзүүгээр үзэлцэн. Тэнд юу анаашнд юу байгаа хүзүүл байгаа шүү дээ. Тэр хүзүүгээр л байлдана. Энэ тэмцэл хагас цаг үргэлжилдэг. Хэдийгээр тэмцэл нэг найрсаг гэмшиг харагдж байгаа боловч заримдаа нөгөө эргэгчний хүзүүг нь хуглах тохиолдол байдаг. Хүзүү хугараад шууд өгнө шүү дээ. Ер нь анаашнуудын сүрэг дотор нэг 20 хүртэлх гишүүнтэй цөөн бодгалаас бүрдсэн тийм бүлэг үүсгэж амьдардаг ба. Насанд хүрсэн эргэгчин сүргүүдийн хооронд ингээ хэсүүчл явна. Тэгэд үржилд ороход бэлэн тийм эмгэгчний хайгаа явж байхгүй. Яг тэр үед нь хэрэг өөр эргэгчин түүнийг тулаан дуудвал тэд тэр хүзүүгээрээ нөгөө ингэж ороос тултахаас гадна толгоогоор бас мөргөлдөн. Хөлөөрөө өшөглөн зохих гэх мэт янз бүрийн тулдна. Тэр хүзүүгээрээ хүчээ үзэх тулаанд ялагч нь ноёрхогч болохоо харуулахдаа өрсөлдөгч нөгөө эргэгчин дээрээ мордтой. Тэгэх юм бол за би ноёрхсон шүү гэд нөгөөд нь за бууж өглөө гэд. Баталгаажуулж байгаа юм тий баг. Тий. Гэтэ мөргөлдөх бол амар. Энэ нэг ивэр мөврээд мэдхүү. Харин би тэр жоохон гайхаад байд ивэр үү те нэг үстэй тэгсэрнэ. Тий. Тэр одоо ивэрлэх та тий. Эргэгчин анааш хөгших цум тэр духны ясны үе давхаргууд нэг зузаардаг байгаа. Энэ давхарга нөгөө их зузаан тухтаал болно гэсэн шүү дээ. Энэ давхарга эргэгчнүүдийн тулааны үед тулгарх тэр нэг маш хүчтэй зөхөн шүү дээ энэ чинь. Их урт хүзүүт болохоор маш том биетэй савлж орж ирж шүү дээ. Тэгэхээр тэр хүчтэй зөхөлт бол мөргөлдөөний тарих гэмтгээс хамгаалах гэж чухал үүрэгтэй. Тийм учраас ингээл зузаард идэг ясна. Эргэгчин анаашийн тарих 3.5 м хүчтэй зөхөлтийг зэсвэрч чадна гэсэн үг. Тэр нэг 3.5 м-с ирж танк гэж ирж шүү дээ. Энэ зөхөлтийн хүч 1500 кг байх боломжтой. Тийм учраас өрсөлдөө унгаж чадна. Тэдний тэгэхээр духны ясны жилд 1 кг-аар нэмэгддэг. Бөөх маш нэгт байх нэ тий. Яахтар анзаарагддгүйгээ бодоход. Тий. За ингээд ялчлаа. Одоо яах вэ? За үржилд орно тий. Тэгэхээр хамтран ажиллагчийн дараа үржилд орно энэ гэж. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар манай өдөр бүршин Түлээж үгийн хамт олон маань оролцож байгаа. Тэгээд маш гоё шин бүтээгдэхүүнийг бүтээлчээр их юм уу одоо манай нэвтрүүлгүүдээр дамжуулан хөргөдөг. Тэгээ олон улстай гаргасан ер нь их бүтээлч гэж хэлж болно те. Байсгаал нэг гоё бүтээгдэхүүн гаргаад ирдэг. Тэгээд одоо жишээ нь миний амсч үзээгүй бүтээгдэхүүн тэр дунд нь маш олон байж байгаа жишээний бэгэл цагаан бодааны бэгэл талах гэдэг юм цагирган одоо миний мэдгэл цагирган бов. Уг нь бол тэр чинь бэгэл талах юм байлаа шүү дээ. Тэгээ манай хасаа масаа жишээлбэл эмээн бүр би багасаа иддэг байсан шүү дээ юм цагирган бов ингээ үзүүндээ уцаар зүгээ ингээ явж идэг байсан гинэ туул Монголтай явах та. Тэгдэж шүү дээ. Тийм үү? Тий угаас тэгэж шүү дээ. Ямар сони. Тэгж Японч гэдэг нэг талах байсан. Ер нь бол зархаж гэсэн тэгж зардаг байсан шүү дээ. Гоё ингээд уцаар хэлэгцэн. Ингээд цэцгэн ирэх шиг. Тийм үү? Тий. Одоо яг энэ шиг юм гоё бэгэл талхуудыг зарж байна. Тэгээд энэ бас зүгээр нэг талах биш. Яг нөгөө нэг гоё жороороо олон улсынхаа тэр жороороо буюу одоо гаднаа юм шарчгансан ирнэ дотроо юм ажиллавартай цагаан бодааны гурилтан бас бидний нөгөө уламж дулаан бодааны гурилнаас бас их өвөрмөц тийм гоё юм байлаа шүү дээ. Өглөөний цай маань дээр гоё кофетэй идэж явахад бас гоё. За өнөөдрийн танилцуулах бүтээгдэхүүн бол энэ цагаан бодааны гурилаар хийсэн хоёр төрлийн бэгэл сэндвичийг бол танилцуулах гэж байгаа маа. Тэгэхээр дахианы мах жимстэй надад их гоё зогсдог санагддаг. Тэгээ cranberry chicken bagel sandwich буюу одоо энэ амтад цангас жимс дахианы чийж махан хавчуурхтай bagel sandwich нь за бэгэл бодааны гурилын агуулмжтай. За тусгайлан крем чиз. За энэ крем чиз нь бас өстой гоё юм билэ. Одоо крем чиз бол оливоор амталсан ийм гоё бүтээгдэхүүн байгаа. За season bagel sandwich гэдэг байгаа. Энэ өндөг гахаа махан хавчуурга bagel sandwich.
За байгаль нь будааны гурилны агуулмжтай. Тэгээ бас нөгөө гоё крем чизээ оруулаад гүнждийн үрээр амталсан бас маш юм өвөрмөц час хийсэн амтыг ингэж оруулж гисэн гоё бүтээгдэхүүн мэлээ та бүхэн маань түлээж үртэй бас ойрхон ингэж явж явах юм бол энэ хоёр сэндвичийн идэ гэдээ амсаад үзээрэй гэж зөвлөж байна. Тэгээ бүх салбаруудаар борлуулагдаж байгаа. Холбогдох утасны дугаар нь 75 75 10 гэсэн дугаар байна. За баярлалаа. За баярлалаа. За саадуулч ингээд үхлийн тулаанд ч ордог байх нь шүү дээ. Хүзүүгээрээ ингээд тулдна гэдэг чинь тий. Тэгээд эвэн тааруул тэгэл хугарна шүү дээ. Тий. Хүзүү чинь бас эмзэг хэрэгтэй ч юм тий шүү дээ. За ингээд хэд. За нөгөө үржилтэд орчлоо. За зөв цагтаа тогтсон хээл нь хуурай доктортой цаг агаартай үед одоо төлөх боломжийг олгоод төрсөн төлийн амьдрах чадварыг нэмэгдүүлж байгаа юм л да. Энд чинь тий нөгөө борооны үйлрэл одоо жишээ нь юу яа л гэж бодъё л да. Үржилд орсон бол тийм бол хуурай үйлрэлд нь тэр төлөний гарахгүй болохгүй шүү дээ борно тий. За ингээд эмэгчин анааш нэг 20-с 30 сар тутамд их хвчлэл нэг зулцах төрүүлд юм байна. Тэгэхээр хээл тээлд нь 15 сар үргэлжлэнэ гэсэн үг. Яг жил хагасаас жил хагас яг яг жилийн дараа гэхэр чинь борооны үйлрэлж ахиад эхэлж шүү дээ. Тэр удаан мэдээж удаан ч том биетэй юм тий. За ингээд зулцах нь 5-аас 8 дугаар сарын хооронд төрд юм байна. Тэгэд анааш явж байхдаа ч юм уу зогсож байхдаа төрдөг. Ер нь хөвтд юм болов хөвтдгөө хөө. Дөнгөж төрсөн төл анааш тухал нь бол те одоо 2 м орчим өндөртэй. Оо нийлэх одоо тухал нь те 2 м гэхээр авраг амтан гарч. Авраг амтан 50 кг жинтэй юм гарна шүү дээ чинь. Тий. Тэгээд нэг 30 минутын дараа ч нэг цаг ямар ч цагийн дотор шууд хөл дээр босоод хөхнө гэсэн үг. Тэгээд нэг хэдхэн цагийн дараа ихийгээ дагаад гүйж шүү дээ чинь. Эхний 7 хоногт өдрийн цагт их нь амарч байгаа зулцганы ойрхон бэлчээрлэж тэгж хамгаална. Тэгээ шөнөх хөлнө. За 3-7 хоног эсвэл 4-7 хоногийн дараа их тугал хоёр сүрэгтэй нийлнэ. За тэгэд өсвөр насны анааш тэндээ бусад одоо тугалнуудын хамт асруулна. Хинээр асруулах вэ? Ээж нар нь ээлж ээлжир бусдыгаа эдгэрэлж байгаа үед асаргчийн үүрэг гүйцэтгэдэг. Ямар мундаг юм тий? Тий. Ашигтай биш тэр чинь. Гой энэ ийм гой цэцэрлэг болдог байхгүй. Тэгээ цэцэрлэгийн багш нь ээлжилж болдог байхгүй ээж нар нь. Оо, тимээ хариул шиг юм байна. Тийм бааз. Тимээ хариулын цэцэрлэг гэх гоё тий. Тий. За ингээд туглууд нь 12-оос 16 сарын настайдаа хөхнөөс бүрэн гардаг ч гэсэн эмэгч нь ер нь тэр 90 туглаа 7 нас хүртэл эм туглаа 5 нас хүртэл үржилд бас ордог. Оронктай шиг байгааз бас тий. Анаашны сүрэг янз бүрийн насны бодгалаас бүрдэн. Тэгэхээр эрэгчин анааш болохоор нэг нийгэмч бус амьдралтай. Ер нь эрэгчингүүдийн тэгэл яг ген бол хаан болохоор тэгээ буруутгах аргагүй шүү дээ. Тэгээ анаашиг буруутгах ч яах вэ? Тийм ээ. Яг би анаашиг нэг хүмүүс өгдөг гэдэг байхгүй. За би гүйтсэн анаашны тэр хүзүүний урт нь 2.4 м юм шүү дээ. Хүзүү нь өөрөө юу дэлхийн хамгийн өндөр хүнээс ч урт юм биш. Санснаас урт юм биш үү? Тийм байна. 7 нугалмаас бүрддэг гинэ. За тэгэхээр нугалан байна тийм. Дэлхийн хамгийн өндөр анаашаар Австралийн амтны үрэлэнд амьдардаг нэг эрэгчин анааш Forest гэдэг нэртэй анааш тодорсон юм. Гиннесийн нот бүртгэгдсэн. Энэ анаашны өндөр нь 5.7 м гэж штэ. Би бараг 6 м юм штэ. Ер нь дунджаар нэг 4.5-аас 5.5 байт юм байна. Энэ Forest болохоор 2007 онд Шинэ Зеландын Оклендын амтны хүрээлэнд мэндэлж 2 настай Австрал шилж ирсэн байл да. Үүнээс хойш энэ анаашийг үржүүлэх одоо тэр хөтөлбөрт хамруулсан байна. Ингээд 12 туглын эцэг болсон гинэ бас өөрхөн. Ер нь тий туудахгүй 13 дахь туглаа хүлээж авах гэж байгаа гэдэг. Би энэ чинь 2 жилийн өмнө яг энэ хэсгийг бичижсэн гэж одоо л 13 туглын эцэг болсон л юм. Кенийн Африкийн Кен улс орд зүүн хойд хэсгийн дархан цааст газар нутгалдаг дэлхий дээр цор ганц үлдсэн нэг цагаан анааш байгаа юм. Түүнийг хулгайн анчтаас хамгаалахын тулд им тэмдэг суулгасан байна. Цахим им. Тэгээ хянах төхөөрөмжийг болохоор энэ нэг анаашны эврэнд нь суулгасан байна л да. Тэгсэн Кенийн дархан цааст газрын зэрлэг ан амьтдыг хяндаг нэг байгууллагын төлөөлөгч ярьснаар байршил тогтоох төхөөрөмж нь анаашны байрлалыг яг цагт нэг удаа шинжилт юм байна. Тэгээ байгаль хамгаалагчдад энэ нөгөө цагаан анаач чинь хосгүй ховор амт байхгүй тийм. Энэ хосгүй амтны хулгайн анчтаас хамгаалахад туслах юм байна л да.
цахим эм тэмдгээс ирсэн дохио хиймэл дагуулруу очиод байгаль хамгаалагчдад амьтны хөдөлгөөнийг тэгээд нөгөө хяндаг тэр төхөөрөмжт нэрх юм шүү дээ. Энэ нэр анааш нь болохоор альбинос биш юм байна гэхдээ. Оо тийм үү. Харин тийм учраас маш ховор Яагаад байхгүй. тэгвэл одоо бүр гайх чинь. Би яг альбинос л гэж бодож суугаад байлаа. Би ч гэсэн тэгж бодож байсан. Арьс нь толб ялуурхаа болдог лейкизм гэдэг ховор тохиолдог гений эмэгтэй төрсэн юм байна л да. Тэгэхээр альбинос төстэй юм шиг бац. Гэтэ толб ялуурхаа болдог лейкизм гэдэг эмгэг юм байна шүү дээ. Тэг ер нь бол яг ойролцоол юм шиг байна тий. Ийм цагаан анаас дэлхийд 3 хүн байсан байна. Тэгсэн цагаан анасны тэр эмийг нь 7 сартай тугуултай нь хулгайн анчт энэ юу яцсан бэ? Хэдхэн жилийн өмнө агнцсан байж ингээ ганцаар үлдсэн юм шүү дээ хөрхий. Ямар ч юм. Цагаан анаш болохоор анх 2016 оны 3 дугаар сард Кент үзэгдсэн юм байна. Ер нь урд нь мэддэггүй байсан юм шүү дээ. Ийм анаш үдийг. Тэгээ жилийн дараа тус улсын Гариса мужийн дархан цаас газарт тугалтай цагаан эм анашны гэрэл зургуудыг авал наах аваад тэгээд энэ чинь гурвуулхна гэдгийг мэдээд амар сонир байжсэн чи хоёрын гус айцсан шүү дээ анчт. Ямар муухай зэвүүн хөрмөр юм бэ тий. Харин тий. Пони байдаг да. Анаашны пони байдаг шүү дээ. Үгүй тийм үү? Тий. Зураг нь одоо найруулж хайгаад олчих واخ. Африк твт сүргэлэн амьдардаг анаашнууд нь тоо толгойг тогтоох судалгааны үеэр эрдэмтэд 2 одоо анаашийг илрүүлсэн ба. Тэдгээр нэгийг нь Намибаас, нөгөөг нь Угандагаас илрүүлсэн. Зэрлэг амьтдын дотор маш ховор тохиолдог тийм арагаас мөгөөсний гаж хөгжлийн үр дүнд бусдаасаа тийм жижиг биетэй болсныг тогтоосноо BMC Research Notes гэдэг сэтгүүлд мэдээлсэн байна. Би яар өөр зүйл юм болоогүй бүр гайхацсан чинь хөрхи эмгэгл болж таарлаа л тий. Тэгээ пааны шиг. Одоо зураг нэгж нь нас бид хүрсэн энэ хоёр анааш хоёулаа богинохоо болтой. Нэгнийх нь хүзүү ердийн анаашныхаас богино. Ердийн анаашны өндөр 4.8 м хүрнэ шүү дээ одоо 5 м ч юм уу. Харин тэр Намибд амьдардаг анаашны өндөр нь 2.8 м. Энэ чинь нас бид хүрсэн шүү дээ. Угандагийнх болохоор 2.6. Энэ чинь нөгөө зэрлэг байгальд ийм одоо байх үзэгдэл маш ховрох. Боломжгүй шахав тэгтэл байд юм те. Тэр богино хөлн тэднийг араатай амтнаас зогтоход саад болох эрсдэлтийг ямарсан эрдэмтэд тайландаа бичсэн байл. Угандагийн одоо анаашиг тэд 2017 онд Намибийнхыг 2020 оны 7 сард анх илрүүлэн судалсан. Ерөнхийдөө нөгөө анаашны тоо толгой цөөрч устдахын ирмэгт хүрснийг энэ удаагийн судалгааг харуулсан ба. Өнөөдөр дэлхий дээр нэг 100 мянган гаруй анааш байна. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд тоо толгойхоо ер нь 40% алдсан гэдэг. Хэдхэн жилийн дотор. Анааш хамгаалал сангийн захирал нэг Julian Fennis ингэж мэдгдсэн ба. Африкийн анааш бол бидэнд нэг анзаарахдахгүйгээр устж байгаа юм тий. Тэдний дунд одоо анааш байдгийг анх удаа илрүүлсэн бид энэ их сайхан амьтны талаар ямар бага мэдлэгтэй гэхдээ харуулж байна да гэж. Тэгэхээр сонь бааз одоо анаашийг бид нар саяхан мэдсэн гэр. Нэг нь ердөө 5 жилийн өмнө нөгөөх нь 10 жил хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь анааш их ховор судлагдсан юм тий. Монголчууд ер нь адууг зогсоогоор унцдаг маш бага нойртой гэдэг ч юм уу ярьдаг да. Тэгвэл анааш баг нойргүй шахаа амьт юм ба штэ. Тун саяхныг бол анааш ер нь бүр огт унтдаггүй амьт юм байна да гэж эрдэмтэд бүр санал нийлэх шахсан. Энэ анааш ер нь их сүлд судлагдсан юм байна. Ер нь хараад байна. Яг тэгэхээр судлаачид унтаж байгаа анааштай огт таарч байгаагүй юм байна. Гэтэл харин нэгэн судлаач энэ чинь баг нэг үсрээд нэг 40 жилийн өмнөх саяхан гэсэн үг шүү дээ. Энэ чинь нөгөө энэ амьтан судлалын үед тэгээд баг өчигдөрлөх гэсэн үг шүү дээ. Нэг судлаач тэгээ нэг зурагчин анаашны унтж байгаа бичлэг болон зургийг олон жилийн хөдөлмөрийн үр дүнд нэг баталгаажуулж чадсан ба. Тэгээ судалгаагаа лавшруулсараад за ер нь энэ миний дагаж яваад байгаа энэ анааш бол бас ямар тач унтах нь унтд юм шиг байна. Гэтэ маш бага унтд юм байна. Хоногийн нэг 24 цагийн их сайндаа нэг 10-аас 15 минут унтд юм шиг байна гэдэг. Бүр онцгой үед 1 цаг унтвал их юм гэсэн дүгэлтэнд хүрсэн ба. Тэгэхээр үнэгний нүцэл гэсэн юм шиг л унтдгүй амтан байх нь шүү дээ. Ер нь тэгээд их хэмжээний нөгөө эдэрт хичээл олж идэхин тулд нойр багтай байх нь аргагүй л дээ бас. Унтаад байвал тэр хоолыг бас яаж болох юм те? Яаж амжиж болох юм? Гэтэ одоо анаа шиг бол арай илүү сайн мэдээж 40 50 жилийн өмнөөс арай сайн судалсан л байгаа шүү дээ. Тэгэхээр анааш унтахтаа хүлнүүдээ нугалчаад ямар ч гэсэн доошоо суугаад урт хүзүүгээ нуглан хонгон дээр тавь унтж байгааг ямар ч нэг харсан байна. Гэтэ ихэнхдээ ер нь зогсоогоор унтчихдаг юм шиг байна. Тэдний нойр тэгэхээр маш богино хугацаанд үргэлжлэнэ. Анааш өдөрт ер нь бол за нэг 10 минут бол унтах үед унтдаг юм шиг. Гэтэ
дээдл нэг цаг гаруй за 2 цаг орчим унтсан тохиол байт юм шиг. Тэгэхээр бүх хөхтэй амьтдын дундаас тэгэхээр анааш хамгийн бага унтдаг амьтан гэсэн үг. Анаашийн байгаль дээр унтж байгаа тэр нэг анх нөгөө тэр зураг авсан хүн болохоор 70-аад он хүртэл энийг хизээж баримтжуулж чадаагүй тэр анхны гэрэл зургийг Бернгард Гэржимек гэдэг нөхөр дарсан юм байна. Тэр хүзүү мүзүүнээс юм дээрээ тавихад бас их эвгүй юм биш үү? Зүгээр ингээд төсөөлж байгаагаар ингээд найтайхан алчихгүй нэг юм цагиргалж ирээд айгүй эвгүй юм байна. Холуур ингэж ирээд толгоо тавьдаг. 7 нугалм тэр 7 нугалмаар л ингээд цагиргалж шүү дээ. 7 гэдэг чинь уян хатан биш л гэсэн үг шүү дээ. Тэр урт юм дээр чинь. Ер нь анааш ягаад ийм урт үзүүтэй болсон талаар ер нь олон тамаг байд юм байна. Зарим судлаачид анаашны эдэрч тижэл нь газар тогт ургадаггүй. Дандаа өндөр модонд байдаг учраас ийм урт үзүүтэй болсон гэдэг таамаг байгаа. Тэгвэл зарим нь хит том зүрхтэн дээр тэр нөгөө тэр том зүрхэр чинь маш хүчтэй даралттай цус явна шүү дээ. Тийм өндөр даралтай болохоор тархинд очих цусны даралтыг дааж байхын тулд байгалийн цохилгоор ийм хүзүүтэй болсон гэдэг таамаг үүд юм байна. Бас зарим нь өндөр байх нь ирж болцсохгүй аюулыг урьдчилан алсаас харах аюулгүй системтэй холбоо авч үзсэн байна. Мэдээж толгой нөгөө тэртээ өндөрт байна гэдэг чинь маш том давуу тал шүү дээ. Өндөр машин унаад явах замын нөх холоос харагдтай адилгаж болно тийм үү? Байгалийн л нэг олон янз байдлын салаалтын л нэг юм байгаад байгаа юм л да. Гэвч амьтан судлаач Эрдэнэ Тэмэргэд яг яагаад ийм урт үзэд болсон талаар яг нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй судалсаар л байгаа юм шүү дээ. Ер нь харин тийм. Тэрнээс хөл яг өв сургамал нь өндөр одоо бид нар анхны юм сэтгэлдлэр бол яг тийм сэтгэл төрдөг. Гэхдээ яг нөгөө нэг биологийн талаас аваад үзэхээр бас яг тийм биш юм билээ. Яг нарийн судлагдахаар тийм учраас одоо хүртэл тайлаагүй гэдэг нь. Одоо би чинь санал өгөх юм бол магадгүй нөгөө зүрхтэн том учраас гэдэг дээр одоо санал өгөх гээд байгаа байхгүй юу? Тийм магадгүй. Эсвэл бүгд нийлээд нэг болсон ч магадгүй шүү дээ. Яг зөвхөн нэг зүйлээс болж ингээд өөрчлөгдөж ч болохгүй тийм. Маш комплекс юм байгаа шүү Тийм. дээ. Урт хүзүү, урт хилнээс гадна анааш бүх хөхтэй амьтдаас хамгийн урт зүйлтэй. Сүүл нь 2.5 м. Сүүлийн урт нь тийм урт. Юу вэ? Тийм үү? Тий. За одоо тэр хоёлаа яг тэр хилний талаар ярилцъя. За хамтран ажиллаж танилцуулж. Тэгээд хил нь өстэй гайхалтай. Зүрх нь бас гайхалтай. Ер нь хоёул зүрх хил ярих юм их байна. Дайсан бүр хил яриа. Шууба анааш гэд гой юмнууд хүлээж авч. За тий. За нэвтрүүлэг маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя. Одоо энэ хадгаламжийн аяныг бол 5 дугаар сарын 13-ны хүртэл сунгасан байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань 5 дугаар сарын 13-наас өмнө амжаад хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээ 50,000 төгрөг болгож өгөх ийм урамшууллыг зарлаад байгаа. Тэгэхээр одоо нэгэнт хоримтлалтай болохоор шийдэж байгаа танд зөвлөхөд яг энэ гоё үрждэг сарыг ашиглаад 5 дугаар сарын 13-наас өмнө одоо худалдаа хөгжлийн банкн дээр очиод одоо энэ үйлчлэгийг нээлгээд 25,000 болгоод 2 дахин үржүүлж аваарай гэж зөвлөё. Бас заавал өөрийн биеэр очихгүйгээр энэ ТДБ онлайн аппликейшнийг одоо мадлгсан дээр гарч байгаа QR кодыг уншуулад ашиглах боломжтой. Таны нийлгэсэн дансыг бол хадгаламжийн одоо таны бас хадгаламжийн данс нийлэх нь харилцах данс нийлэх нь хооронд нь ер нь холбох ийм үйлчлэгээ гэж бас ер нь хэлж болно. Тий, ер нь зөвхөн нэг юм нөгөө яг од мөндрийнхэнтэй зөвлөе. Манай алтан гişүүд минь болохоор одоо бол бид нартай бүр цуг аялаад одоо сурж байна. Хит удаа аялал бид нартай хамт явлаа. Бүр алтан аялагч гэж бид нар өөрсдөө нэрлэлсэн. Одоо алтан гişүүдийн алтан аялагч гэдэг шиг. Тэгэхээр энд нэг гоё юм ба. Бүгдээрээ хуримтлаар яваад. Та бүхэн маань худалдаа хөгжлийн банкнд орчод хуримтлал нээлгчгээ бид ер нь ойрын 3 жилийнхэн тэр гадаад аяллаа төлөвлөгөөг тун удахгүй зарлана. Яг тэгэхээр тэрэн зориулаад та нар сонгож байгаад за тэр аялал нь гоё юм байна да. Энэ аялал нь гоё юм байна. Энд одоос 3 жил бэлтгэх юм эсвэл энийг жилийн дотор бид нар хуримтлуулах юм байна гэд та бүхэн тэр гоё аяллыг харж байгаад хэдүүлээ зүгтээ дэлхийг тойрол л да. Юм үзэж нүд айлал л да. Тэр пирамидыг зүгээр ингээд ярих шиг хажууд нь очиод бид нар те мэдэрснийхэн дараа ямар гоё байсныг ойлгосон. Тэр нь биднэрт үзээгүй мянган газар дэлхийг хичнээн ууж юм блэ. Гэтэл бидний нас хичнээн охор үлээ те. Тийм учраас хоригдл нийцгээ монголчуудаа. За маш гоё уриалга байна. Тэгээд нийт өдөр болгон та бүхний банкнд бүртгэлтэй дугаарт нь таны хадгаламжийн дансанд хоригдл одоо яг хэд болж байгаа гэдэг мэдээллүүд нь очих юм байна. Тэгээд холбогдох хугацааны дугаар нь 1819 77 гэж байна. За надад бол одоо маш олон юм бодоод байхгүй хэдэн төрөг одоо хадгалах уу ч юм уу хувь хүн өөрөө нэгөө зохицуулт хийвэл бас жоохон асуудалтай. Тэгээд нэг жоохон асуудалтайгаасаа болоод энэ ингээд жоохон бүтшгүй юм төлөвлөгөө болоод ингээд хойш тавигдаад байдаг байхгүй юу. Тэгэл худалдаа хөгжлийнхэн бол яг энэ гоё одоо савын гэх юм уу те бэлдээд өгсөн байгааг та бүхэн энийг айгүй гоё ухаалгаар ашиглаарай. Баярлалаа хамтран ажиллагчдаа.
За анааш бол дэлхийд дээрх цорын ганц тийм бараан хар өнгийн нэг хилтэй амт шүү дээ. Тэр хил нь маш урт тийм үү. Насанд хүрсэн хүний 2 төв буюу 45 см бараг 50 см. Энэ тэдэнд өндөрт барилга модны нөгөө мөчр болон навчиг амархан шүүрч авах боломжийг олгож байгаа тийм. Ингээл ороогоо тэгэл өөрөө толгой хойш олгож татаж идэв шүү дээ. Тэгэхээр 40-45 см хил гэдэг чинь заримдаа хүний гар юм биш үү те. Өөрийнхөө чихийг хүртэл цэвэрлдэг. Тарилээ. Хамаг юм хийх гээд байгаа байхгүй хэлээрээ. Энэ авраг биеийг тижээж байхын тулд анааш ер нь маш их иддэг шүү дээ. Өдөрт нөгөө 30-40 кг. Ийм хэмжээний идэж тижээлийг олохын тулд яаж л 15-аас 18 цаг зарцуулдаг байхгүй. Оо юу ээ 18 цаг гэж нэг өдөр боллоо шүү дээ. Өдөр шүнгүүл ер нь идэх юмний төлөө л явах юм байна. Ер нь зүгээр нэг үгээр хэлэхэд. Анааш бол эвшээж чаддгүй цорын ганц амт шүү дээ. Бараг бүх халуун болон хүйтэн цус амьтад бүгд ер нь эвшээн. Тэрч байтугай шувууд эвшээн, заагас эвшээн, мэдээж хөхтэй амьтад эвшээн. Энгийн нэг хүн амьдралын туршид ер нь 250,000 удаа эвшээд шүү дээ. Та бол зөвхөн амар эвшээн үү? Тийм шүү дээ. Нэг үсээ айтайхан томхон эвшээч гэдэг гайгүй гэдэг шүү дээ. За эвшээд. Анааш бол хийзэж бишээгүй. Гэхдээ ямар тач анаашийн амьдралыг ажиллаж ирсэн бүх судалгааны түүхэнд нэг ч удаа эвшээж байна. Анааш одоохондоо ажиглагдаг болох. Сонин. Тэг. Ард нь яг ямар нууц тэнд нуугдаад байна тий. Нойртой нь холбоотой ажиг. Яагаад эвшээдэг вэ гэдэг одоо хүртэл эрдэмтэд тайлэг байхгүй. Хэрэг тайлчих юм бол тийм учраас анааш урт үзүүтэй болохоор эвшээдэг юм байна гэдэг чинь бид нар нэг дүүлэнд үрэх боломжтой шүү дээ. Мэдээж урт үзүүтэй болохоор эвшээхгүй байгаа юм шиг бааз. Тэгэхээр анааш эвшээдгүй шалтгааныг олчих юм бол бид нар яагаад эвшээдэг вэ гэдэг шалтгааныг олчих юм шүү. Тэ? Энийг тэр хүүхд багчуусан сонсч ивэл бидэнд ийм гоё тайлагдаг нууцуд байдаг ш. Энийг тайлсан мундаг эрдэмтэн болоор тэ том болоод. Гэтэ эвшээдгүй цорын ганц хөвгтэй амт байлгүй дээ тий. Тэггүй л юм ч таах. Загас эвшээ ш. Оо. Тий. Хүүтэн цус амт эвшээ ш. Би яг сая шоргоолж мургалж бодлоо л. Тий. Хүүтэн цус. Хоёр тийш нь ингэж эвшээ гэдэг юм. Мэдгүй. За шавж биш байх. За. Анааш бол нэг 11-2 кг тийм том аврах том зүрхтэй. Гэтэл тэр зүрх чинь өөрөө тархинасаа 2 м гаруй хол зайд байгаа шүү дээ. Ямар том зүрх вэ? Энэ юу гэсэн үг вэ? Энэ урт замыг ийм аврах том зүрхэл тархин цусаа хүргэж байхын тулд асар өндөр дарлаа шахдаг гэсэн үг. Тэр хамгийн өндөр даралцтай амьд байхгүй. Тэгвэл эн чинь тархинд нь цус очихгүй шүү дээ. Тийм шүү. Тий. Хүчил төрж очихгүй шүү дээ. Тэгэхээр 1 минутын дотор зүрхний хавхалгаар нь 60 литр орчим цус эргэлздэг. 1 минутын дотор. Энэ юу гэсэн үг вэ? Жирийн хүний даралтаас 3 дахин өндөр даралцтай. Ер нь хөхтэй амьтдаас 2-3 дахин өндөр даралцтай амьтан гэсэн үг. Даралт ихтэй. Даралт ихсэд энэ гэдэг. Одоо амьтан байна шүү дээ. Тийм, одоо суцын ингэ зүсэх юм бол шууд олгоод нь л гэсэн үг шүү дээ. Шууд утгаараа тий даралттай ус шиг л. Тэгэхээр чи анаашийн зүрх минутанд 170 удаа цогтлно гэсэн үг. Амар. Мэдээж анаашны толгой гэдэг дандаа тэр дээр байгаа байхгүй шүү дээ. Яаж л ус уух хэрэгцээтэй учраас толгоо доош тонголгоно шүү дээ. Энэ үед өндөр даралтай цусыг тархи руу огцом шахахгүй байгаар бас ингээ байгалийн цохилгоотой юм цаас. Ингээд. Ер нь энэ өндөр даралтыг богино хүзүүтэй амт бол яаж тийсгүй. Шууд цус харна шүү дээ. Шууд даралт нь ихсэд хүн харавдаг шиг юм болно шүү дээ. Одоо цагт хуурай газар дээр байгаа амьдарч байгаа хамгийн өндөр амтан мөн хамгийн том хийвгч амтан. Нас бий гүцэн 90 анааш бол дунджаар 1.2 тонн. 1 тонн 200 кг. Тэгэхээр эмэгч нь 800 орчим кг. Тэр үнэхээр дүнсэр том амт. Өндрийн хувьд энэ ч тий одоо 5 м. Сүрдмээр байдаг. Тэнгэр багандсан сүрлэг нь хитэц амтан. Энэ бол гинсийн дээд амжилтын хамгийн өндөр анааш шиг тий дөрвөлсэн. Бараг 6 м байсан шүү дээ. Тэгэхээр энэ сүрлэг амт нь заримдаа 55 км/цагаас ч илүү хурдалж чаддаг. Гэтэ ер нь амьдралын ихэнх цаг нь тийм нам гүмхэн айдуу зөөлөн алханд үргэлжлэн л дээ. Гэтэл Африк бол Африк. Онгон зэрлэг байгаад анааш 25 хүртэл наслах боловч гэсэн. Одоо амтны үрэлтэнд 35 нас хүрсэн тохиолдол байна. Тэгэхээр Африк бол Африк гэсэн ч гэсэн 25 наслсан ч гэсэн гэтэ энэ дунд бол дайсан бол маш их. Тийм үү? Энэ өндөр сүртэй амтнд байгаль дайсан бол харьцангуй цөм. Гэхдээ л туглыг нь гол нь идэх гэсэн маш олон амтан байгаа шүү дээ. Элвэнтний үрдлийн wild dogs байна тий. Арслан ирвэсгэд өчнөө амтан байгаа шүү дээ. Нас бид нэгэнт хүрсэн анааш руу дайрах зүрх зэрэгтэй амт цөөхөн ч гэсэн
Ер нь дайрч байгаа зөндөө бичлэг байдгүй. Гэтэ дайрсан нэг хүчрхэг нөгөө туурайгаараа тархин зад өшгөлж чадах шүү дээ. Мундаг юм бэ. Гэтэл өвсөн цэжилтэн л бол өвсөн цэжилтэн. Нүсэр том бие, удаан айж өгөлгөн араатны хоол болгоч хэрэгсэл өндөртэй. Гэхдээ туглууд нь л хамгийн өрөвдөлтэй. Яг тэгвэл туглуудын тал хүрхгүй хувь нь л нас бие төртэй. Бус нь дандаа араатны олзол. Хоёр туглууд нь нэг нь эддэг. Багдааш. Том анааш руу үсрэх тохиол байдаг. Тэрийг бол мэдээж арслангууд л хийж чадна л да. Гэтэ тэр болгоно амжилт өрөхгүй шүү дээ. Жишээ нь үсрэхдээ буруу тооцоос нэг арслангийн бичлэг байхгүй. Цээжиндээ маш хүчтэй өшгөлүүлж. Тэгэхээр тэрийг бичлэгийг авч ирсэн ингээ байгаль хамгаалагч ингээд байж нөгөө анааш л яваад гэж нөгөө арсланч босдгүй. Цаг болоод. Тэгэхээр ингээ очиж байгаа байхгүй. Тэг ингээд хөөрх ингээд ер нь гизүүцсэн. Тэгэхээр нөгөө угаасаа үхэн тодорхой ингээд буудаж. Тэгээд очиод ингээд тэр чинь нөгөө эрдэм шижлэгээний юу л байсан л да. Тэгээд очиод яасан чинь цээж нь бяцарсан. Бүх хавир нь хугарсан шүү дээ. Яаста үнэхээр хүчтэй өшгөлт юм байна. Би одоо чинь морьтой харьцуулж яана л да. Одоо моринд нэг айлын нохоо зөндөө өшгөлүүлэл өшгөлжлээд гэдэг шиг тэгээд үхтэл нь өшгөлсөн нохоо гэж баг сонсчихаагүй гэхэд бол тий. Арсланг тэр том арга ястай тэр том данхах гар амтныг тэгнэ гэдэг чинь бол үнэхээр л хүчтэй. Тий. Хэрвээ тархи руу явуулж тархин бяцах нь шүү дээ. Тий. Бас ер нь тэгвэл анаашны ойр хавар хамаагүй явж байгаад өшгөлүүлэхгүй гэж айхаар юм биш үү? Тий шүү дээ. Тэгээд үхэх нь биш үү? Яг зулзам бол туул өдрөө дайрахгүй гайгүй л дээ. Ер нь 50 дэлгөө. Гэтэ ер нь дэмий дээ. Тийм. Амтны хүрээлэнд одоо би ингээ өөрөө бас очижснээс ботсон чинь дандаа л ингэж толгойтой харьцдаг давцсан дээр байдаг болохоос биш хөл хавьд нь хүмүүс ингэж ойртохоор тийм орчин нэрээ байдаг үуч юм байна. Тэр чинь нэг өшгөлөлтгөл зүгээр шууд үхгүй шүү дээ. Тэгээ ер нь анаа шиг дуугүй амтнд тооц дээ. Ер нь барагт бол ямар нэг аваа гарахгүй хаяахан санаа алдж байгаа ч юм уу эсвэл яолж байгаа юм шиг аваа гаргадаг. Гэхдээ анааш дуугүй амт биш. 20 гэрцээс баг давтамжаар буюу хүний чихэнд үл сонсогдох нууцлагдмал аваагаар хоорондоо ярилцдаг. Гайхалтай. Тэгж л таарна. Заавал бид нар сонсогдох албагүй шүү дээ. Гэхдээ сони ийм том хөвгтэй амтан байж бид тийм нам давтамжаар дуурдаг гэхээр гайхаж шүү бас. Тийм. Хоорондоо нөгөө хов ярьдаг хөөх. Тэгээ бид нар сонсохгүй гэдэг. 20 гэрцээс доогуур яар. Хөгшөө 20 гэрцээс доогуур яар. Тэгвэл маа сонсогч дээ. Гоё хов сонсох гэдэг. Тэгээ хоёул ингэж ярьж байгаа. Тэгвэл одоо тэр шавж мавч ч юм өөр мэрэгчд ч юм уу тэдний яриг сонсдог байх нь шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд аманд хөдлөөд ингээд хоорондоо юм ярьж ийн гэж бодъё л да. Тэгсэн мөртлөө аман дотор шувуу байж гин. Хотлоо ирсэн юм уу? Амаа байдгаар нь ангаачсан матрын шүдэн дээр төрөл бүрийн жижиг битээ шувуус суучсан байдгийг чарж ирсэн аа. Тийм. Энэ бол матар тэдгэрийг хав гэдээ яд идчихгүй анхээр шүдээс хэвэрлүүлж байгаа шүү дээ. Ер нь. Тэ? Тэгвэл анааш нь ч гэсэн ийм байгалийн зохилгоо байгаа. Гайхалтай. Зүүн Африкийн анааш Окпекер гэдэг бяцхан шувуу хоёр яг ийм байдлаар маш сайн нөхөрлөдөг. Тэдгээр шууд нь өндөр амтны шүдний эмч нөхгүй. Тэгэхээр тэд анаашны шүдний завсар орсон хоолны үддэгдлийг өөрсдөө идэж өгдөг. Зарим тохиолдолд бүр арьсан дээр шимэгчлэн байх үед хорхоос салгаж өгч. Ингээд найзууд. Тэг хоорондоо ингээд шивгний ярьж хахад тэгээд анаашнууд хоорондоо ярьж хахад дотор бас аман дотор ингээд шувуутай байх юм бол битгий гайхаар. Эмч нөгөө тэг ажиллаж яж байгаа шүү. Гоё. Тэг. За ингээд төгсгөлд нь анаашны латин нэр бол Giraffa camelopardalis. За энэ дээр за жирафа бол заахгүй тэр анааш. Camelopardalis гэж штэ. Тэгвэл camel leopardalis гэхгүй. Нэг ил хоёр илэр бичээг учраас нийлүүлсэн. Camelopardalis гэдэг. Тэгвэл camel бол юу вэ? Тийм ээ. Leopardalis юу вэ? Leopard. Тийм бар шүү дээ. Хийн харин тийм байгаа даа. Тийм. Угаасаа тэнгууд баран хээтэй тэмээ шиг амтан. Тэгээд эртний грекчүүд ромчууд те анаа шиг тэмээ бар хоёрын хайрын үр дүнд би бас амтан гэж үздэг гэсэн хэвхэв. Тийм учраас нөгөө үлгэр домгийн шинжтэй нэр нь Camelopardalis. Оо ямар гоё нэртэй юм бэ. За ингээд туслаа. За сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын хөтөлбөрийн өвчний банк болон өдөр бүр шинтүүлэж үгийн хамт олон маань ажиллаа. Нэвтрүүлэг маань НТV болон Од Мөндөр радио 107.83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байгаа. Тэгээ ээж эмээ өвөөгийнхөө ч юм уу машиныг та бүхэн манаас тааруулаад өгөөрэй. Хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ болон зандаадаа маш их баярлалаа. Тайр хөрөн амтны ертөнц нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөө. За баярлалаа орно. Баярлалаа.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.